За тэгээд алтан шар зам маань үлзийтэй байх алтгай. Энийг харж байгаад бас их баяртай байна. За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. За миний би дэлхийн хотуудаар аялаад түүнийг та бүхэнтэйгээ хуваалцахаар зориг шулуутсан. За ингээд миний хамгийн эхэлж зорьсон газар бол Оросын холбооны улсын томоохон хотуудаар аялахаар шийдлээ. За Орос бол маш өргөн удам нутагтай. Баруунасаа зүүн тийш Норвеги, Финлянд, Эстони, Латви, Литв, Польш, Беларусь, Украин, Гүрж, Азербайджан, Казак, Хятад, мэдээж Монгол, Хойд Солонгос гэмт олон улстай хил залгадаг. За мөн усаар зааглагдаж Америк нэгдсэн улсын Аляск, муж Швед, Дани, Турк, Япон улстай маш ойрхон байдаг. Манай ерний 882 онд Киевийн Орос улс үүссэн. 1547 оноос Хаант Орос улс, 1917 оноос Зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улс байгуулагдсан. 1991 онд Оросын холбооны улс байгуулагдсан түүхтэй юм аа. За нутаг дэвсгэрийн хувьд бол дэлхийн хамгийн том орон 17 сая 75,400 км²-д өргөн удам нутагтай. Хойд Азийг бүхэлдэн Европын 40% газрыг бүрхдэг. Хөндлөнгөөр 9 цагийн бүсэд хуваагддаг олон янзын байгаль газрын тогтцол бүхий маш өргөн удам нутагтай. Мөн дэлхийн эрдэс баялаг ба эрчим хүчний их үүсвэр ой цэнгэг усны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Зөвлөлт холбоот улсын үед шинжлэх ухаан технологийн өсрөнгөө хөгжилд хүрсэн. Мэдээж сансарт анх Алексеевич Гагарин гэдэг хүн ниссэн. За анхны сансны нисгчтэй болсон улс Зөвлөлт холбоот улсын бутгалаар мөн бусад 14 бүгд найрамд улсын адил 1991 онд Оросын холбооны улс гэж тусгаар тогтсон түүхтэй юм аа. За эдгөө Оросын холбооны улс нь худалдаа авах чадвараар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 6-аад нэрсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 9-т нэлэгддэг. Оросын холбооны улс нь их 8 гишүүн, бүлээн зөвшөөрөгдсөн цөмийн 5 зэвсэгтэй орны нэг, нүүбий аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн гэсэн нөлөө бүхий том бүрэн юм аа. Хүн их суурьснаар бол дэлхийд 8-д орд юм бэ. Агуу Орос орн маань 2017 оны 1 сарын 1-ний байдлаар 146-аас 800 мянган гаруй хүн амтай. За энэ мэдээж Кримийг оруулаад. За миний бие Оросын холбооны улсын 1100 гаруй хотуудаас хүн амын тоо болон хөгжлөөр мэдээж хамгийн том тооцогдох Москва, Санкт-Петербург, Новосибирск, Екатеринбург, Нижний Новгород, Омск, Казан, Уфа, Красноярск, Ульяновск, Иркутск, Түмен, Улаан-Удэ, Кизил, Оросын холбооны улсын Чуваш улсын Камаши районы Аксарина гэдэг тосгонуудаар ингээд нийтдээ 15 хот тосгоноор машинаараа аялаад эдгээр хотуудын түүх, соёл, үндэстэн яснуудын соёл, хүмүүсийн аж амьдрал, цалин, за амьдралын хэм маягийг сонирхож түүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн юм аа.
За ингээд машинтай явах зардал нь мэдээж мөнгө хэмнэхээс гадна үдч харах юмаа шууд очиод үзэхэд амар гэж би бодсон. За энэ үүднээсээ ч 2 сарын турш аялахад бол маш их сонирхолтой болж чадсан юм аа миний аял. За Booking.com аппликейшнээр нэг хотоос нөгөө хот орохдоо замдаа утсаар шууд холбогдоод 2 өрөө байрыг харьцангуй хямд үнээр сонгоод явсан. За уцтаа тохирчход бол очоод бэлэн тосоод байж яадаг. За ер нь бол тэнд дотор хүний хэрэгцээний бүх юм ингээд сайхан цэвэрхэн, ер нь Оросд бол маш их цэвэрхэн улсад. Одоо ахын соёл бол маш их сайнтай. За ерөнхийдөө бол том хотууд нь 2500-аас 2800, 3000 рубль хоногийн. За энэ 2 өрөө байрна. За энэ төөргөөр бол мэдээж 105-аас 126 мянга гэхээр одоо шилбэл 4-5 хүнд бол маш хямдралтай. За энэ нь болохоор Москва, Ленинград, Екатеринбург гэдэг том хотуудаа 2500-аас 3000. За жижиг хотууд бол 1500 рубль байсан. За ингэж айлын байр түрээсэл маш их ашигтай байсан. За зочид буудлаа мэдээж маш үнэтэй. Оросын холбооны улсад дэлгүүрээс хүнсээ аваад өөрсдөө хоолоо хийгээд идчихдэг. За мэдээж Оросд бол рестораны хоол маш үнэтэй. Жишээлбэл одоо борш гэхэд жижиг аягтан 500 рублээс эхлээд 1500 рубль хүртэл хэлбэлцэн. За мэдээж ресторанд бол 1500 рубль, жижиг цайны газрууд бол 500 рублээс эхэлт юм байлээ. За ер нь ингээ Оросоор явж байхад жишээлбэл одоо Монголтойгоо харьцуулахад телевиз нь одоогийн байдлаар манай Монгол айлд ер нь хөдөөний айлдч байхгүй. Одоо өргөн жирэлцдэг радуга гэдэг дээр үеийн өнгөц сургалтаас эхлээд хямд плазм телевизтэй, кинескоп системтэй антеннаар ажилладаг телевизрүүд айлууд байх нь маш их сонирхолтой санагдаж байна. За харин бид бол орчин үеийн хатад дэлгэцдэг кабель телевизээр дэлхийн олон орны сургийг хурааж үзээд одоо суудагтаа бахархаж явлаа. За ер нь Орос хүнээс ямар нэгэн байдлаар юм асуухад маш энгийн найрсгаар хариулж үргэлж тусалж байсан. Ер нь өөрийн хувийн нөөцөө хүртэл надтай хуваалцаж байсан одоо Орос хүний жинхэнэ дүр төрх. За аливаа юмд Оросууд бол маш их тууштай үнэн сэтгэлээсээ ханддаг. Ер нь хоёр чих орны дайнд нэрвэгдсэн болоод ч тэгдэг юм уу, хүн болгоно нэг ус төржөөд байдаггүй. Өөрийн хийж байгаа ажилдаа үнэнч, тогтвортой. За тэгээд эмэгтэйчүүднийх ажилсаг. За гэр бүлийнхээ төлөө ямар ч зовлонг төвөггүй туулдаг. За харин зарим хол тосготод бол ер нь ингээд явж байхад ирчүүд нь архин донцох нарийн их юм уу та гэж бодогдож явсан шүү. За ингээд миний би Оросын холбооны улсаар 2 сарын турш аялахдаа хамгийн их ойлгож мэдэрсэн зүйл бол ер нь Оросын холбооны улс гэдэг агуу том орны одоо ер нь хамгийн гол амжилт нь бол Орос хүн өөрөө юм аа гэж би одоо миний хувьд бол ойлгож мэдэрсэн. За энэ хүмүүс нь бол маш энгийн сайхан одоо үнэнч, тусч ер нь худал хуурмаг занг ер нь цэвэр Орос хүнд ер нь байхгүй. Энэ байгаагаараа л нэг тийм арт түмэн. За Москва, Санкт-Петербург, Казан, Уфа, Түмен, Екатеринбург, Новосибирск гэдэг за ийм том одоо хотуудаас бодвол ерөнхийдөө одоо 21-р зуунд гэхэд л одоо техник технологийн хувьд ер нь бол манай улсын 90-ад оны үеийн шиг санагдсан. За орон сууц нийтийн аж ахуйн систем нь ерөнхийдөө их хуучирсан. Дээврээс нь ус гоождаг. Одоо болтол сантехникийн систем муутай. За ахын газ нь ер нь байнга дэлбэрч одоо осол их гардаг бид нар телевизийн нэвтрүүлгээр орон нутгийн телевизээс харж ирсэн. За байрнууд нь маш их хуучирсан. Засвар шинжилт ер нь баг хийгдээгүй. За энэ нь бол нефт газын асар их баялагтай орн байж одоо ер нь ард түмэн ингээд уулзаад ярилцахад ер нь миний уулзаж байснаас одоо бусад орны хүмүүсээс ч юм уу ер нь их өөр байсан. За ер нь бол ажил ахстын Оросын одоо ажил ахстын дундад цалин нь ерөнхийдөө 20,000 рубль юм бэ. За энэ нь бол манайхаар 820,000 төгрөг. За банкны ипотекийн зээлийнх нь хүүн болохоор 8.9% гэж бодоход бол ер нь амьдралын түвшинд бол Монголтой бараг адилхан. За харин Москвад бол дундад цалин 68,000 рубль. За энэ нь болохоор ердөө л 2,788,000 төгрөг гэж бодохоор дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотын нэг гэж бодоход ер нь бол жоохон тийм өндөр цалин бол биш. За хоол хүнсний хувьд бол мэдээж Монгол манай улсаас бол хямд. Тэгэхээр бензин бол нэг тийм хямд биш санагдсан. За одоо манай ханшаар бодоход 1400 төгрөг болж штэ. За байрны үнийг сонирхож үзсэн юм аа. За Москва хотын төвөөс 30 минутын газар за ер нь хотын захтаа гэсэн үг. За тэнд бол 1-3 өрөө байр 184 саяас 389 сая төгрөг болж байгаа. За энэ нь бол бас л өндөр өртөг шүү дээ. Цалинтай харьцуулахад. Сибирийн Красноярск хотод бол метр квадрат нь 2 сая 300 мянга байсан. Тэгэхээр манай улсад бол ер нь адилхан.
За ингээд энэ бүхнийг харьцуулаад бодохоор агуу их Орос орны ард түмэн одоо амьдралын түвшин ерөнхийдөө жоохон дунд ер нь муу тал руугаа. Тэгсэн мөртлөө хүмүүс нь харьцангуй тайван, уужуул сэтгэлтэй. За бас 90-ад оны үед байсан машин тэрэг дээрэмддэг хүмүүсийг орцонд нь бууддаг байсан хурцтмал байдал нь ерөнхийдөө гайгүй болсон гэж хүмүүс ярьж байна. За ер нь тэр биднийг явж явах үед бол бас тэр нэг ажиглагдаагүй. За энэ миний Орос орны талаар ерөнхийдөө төрсэн сэтгэлээ 2 сарын турш миний Орос орноор явж байхдаа төрсэн нийтлэг сэтгэлээ та бүхэнтэйгээ хуваалцлаа. За сайн байцгаана уу, би Улаанбаатар хотоос гараад машинтаа Оросын холбооны улсаар аялах зорилго тавиа явж байна. За Оросын холбооны улсаар ягаад машинтаа явах бас юм гэхээр нэгдүгээрт одоо олон хотуудаар орж үзэх сонирхолтой. За хамгийн том хотуудаар нь орох зорилго тавьсан байгаа. За өчигдөр Хяг дотор дайраад өнөөдөр Бурятийн нийслэл Улаанбаатар хотод ирсэн байна. За Улаанбаатар хотод та бүхэн бид нар ч одоо Улаанбаатарт байнга ирцээ гарч байгаа шүү дээ. Ер нь сүүлийн үед нэг итгэл тамбийн ирж мөрөгдөг болсон. Ер нь аяллаа компаниудаар бид их явдаг болсон. Боловч за би болохоор миний хувьд бол би урд нь Бурят хотод Улаанбаатар хотод ирж байхдаа бол зөвхөн за далайн ирэг дээр очиод одоо энэ хотын төвд турсгалын юмнуудыг нэг их сонирхтгүй явж ижээ. За одоо ингээд яваад судлаад та бүхэнтэйгээ хамт Оросын холбооны улсад танилцж байгаа учраас за Улаанбаатар хот маань Бурятийн нийслэл мэдээж эрг за түүх турсгалын газрууд бол за сая судалж байхдаа 234 хүн ширхэг байдсан байна. За энэ дотроос хамгийн одоо хүмүүс их үздэг 1970 онд байгуулагдсан Ленин толгойн хөшөөн дээр бид ирсэн. За энэ хөшөө нь болохоор 42 тонн цементээр бүтээгдсэн, 12 м өндөр. За ер нь Оросын холбооны улсад бол Ленин хөшөөг бол нэг хэсэг перестройк гарсны дараа бүгдийг одоо буулгаж нэг боо юм болсон шүү дээ. За энэ Бурятд бол энэ хөшөө өдөө батал хадгалагдчихад за энд ирсэн хүмүүс түүх турсгалын газруудаар нь явахдаа хамгийн түрүү энэ Ленин хөшөөн дээр зураг хөргөд аруулцгааж за энэ хотын төв талбай дээр байдаг энэ түүх турсгалын газруудаар хүмүүс их явж үзэсгэлэнтэй юм байна.
1579. За бид Улаанүдээс Ирхүү рүү явж байна. За Улаанүдээс Ирхүү хүртэл 450 км. Зам бол яг уулын замтай Монгол улстай адилхан цаг агаар нь эрсдэс болохоор зарим зам ер нь нэг нүхтэй янз янз байна. За замын ганцанд орж ирж хоол идэхээс огчсон. За энд болохоор 1-2 дугаар хоол бас халааттайгаа тэгээд энэ морс гэдэг ундаатайгаа ингээд захиалахад нэг хүний нэг 15,000 төгрөг болж энэ боломжийн хоол бол ерөөсө төрлөөр янз янзын хоол байна. 2 дугаар хоол ихэд бараг 20 төрөл шүл ихэд 5-6 төрөл. Тэгээ ерөөхдөө Орос хоол их хамттай шүү дээ. Байгаль нуурын дагуу явсаар байгаад одоо Ирхүү хотоос 100 км наан орших Култуг гэдэг тосгонд ирчээд байж байна. За энэ Култуг гэдэг тосгон нь болохоор байгаль нуурын өмнөд хэсгийн төгсгөл нь энэчээ ирж байгаа юм байна. За энд ингээд хэдэн хүмүүс далайн ирэг дээр амарч чагаад сая бидэртээ таарлаа. За тэгээ бид нар уулзаад энэ одоо Култуг гэдэг тосгоны тухай асуусан чи энд ирсэн гадны хүмүүс юм байна. Гэхдээ энэ хүн бол энэ тосгонд 5 жил төмөр замд ажиллаж ирсэн юм байна. За одоо энэ хүнээс би нэг баг зэрэг юм асуух. Вообще здесь раньше что было, что за городок был, вы не подскажете? Скорее всего, во времена перестройки было. Энэ Култуг гэдэг тосгоны тухай баг зэрэг асуусан болохоор за энэ Култуг гэдэг тосгон дээр үед бол янз янзын үйлдвэрүүд байсан юм байна. Одоо бол нөгөө перестройкоос социалистик монсоос хойш энэ тосгонд одоо байгаа хүмүүс загсал барьж байгаа гэж байна. За энд нэг хэдийн хятадууд ирсэн өөрийнхөө одоо нөгөө Байкалын цэвэр уснаас одоо байгаль нуурын цэвэр уснаас цэвэр усны үйлдвэр байгуулах гэж байгаа юм байна гэж ярьж байна. Питьевая, то есть Ну вы не подскажете, еще здесь вообще молодежь чем занимается? Ну здесь вот летом энэ дээр залуучууд юугаар одоо ажил төрж амьдрэх юм бэ гэсэн чинь энд одоо зундаа болохоор янз янзын жимснүүд ургах юм байна. За тэрнийг төвж аваад зарж борлуулж амьдрдаг гэж байна. За ерөнхийдөө бол үзээ эзэг нь анс төвж амьдрдаг гэж ярьж. Пожалуйста, денежки. А вы на пенсии, да? Я на пенсии. Сейчас скоро праздник, 9 мая. Вы где будете отмечать ваш праздник? За одохгүй 5 сарын 9-нд болж байгаа баяр, Ялтын баяр. За та Ялтын баяраараа хаана өнгөрөх үсэн хүн одоо энэ дүүгэндээ жашиж ирсэн байна. Энд өнгөрөөнө гэж байна. В этом будем. Здесь. Да. Я знаю, что в России нет семьи, которые сталкивались с войной кого-то. Нет семьи, что кого-то потеряли, да? Да. Но, например, с вашей семьей кто-то был на войне, участвовал? Мой отец участвовал тоже, но он где-то здесь был, вот тут в Забайкалье он где-то здесь был. Вот, За энэ хүний эцэг нь дайнд оролцож ирсэн юм байна. Бүгд амьд ирж ирсэнтэй их баяртай байдаг гэж байна. Ну, спасибо вам большое за это. Большое спасибо. Спасибо вам большое. За энэ Култуг тосгон 1744 онд анх үүссэн юм байна. За 1796 онд Култуг тосгоныг Оросын Екатерина 2 дугаар хааны тушаалаар хамар даваагаар дамжуулан шуудангийн салбарыг нээж байсан юм байна. За Култуг тосгон байгаль нуурын өмнөд хэсгийг Иркутск хоттой холбодог. За Култуг тосгон 17 дугаар зууны эцэст Хомоохон шуудан холбооны станц. За мөн хамгийн сонирхолтой нь Монгол улсаас ирж буй малын худалдаанд зориулсан карантин ажиллаж байсан байх юм байна. За тэр үед бол тосгоных нь их баян амьдарч байсан. За Иркутск хотыг хятад болон Монголын худалдаачтай холбохоос гадна оршин суугчид нь голдуу газар тариалан ан агнуур заагас цагаан хэвцээгээр амьдарч байсан юм. За одоо Култуг тосгонд бол одоо ердөө 3700 гаруй хүн амьдардаг. За энэ тосгон Иркутск музейн Слюдяны аренд орд юм байна. За Култуг тосгон гадаад орчинтой одоо Иркутск Улаан-Удын М55 гэдэг автозамаар холбогддог. За мөн Транссибирийн төмөр замаар холбогддог юм байна. Энэ нөгөө нэг хөтөө үйлчингөө нөгөө цасан дор байсан самар одоо ингээд хавар түгээд зарахаар айгүй гой цааш нь бүр айгүй гой амттай байгаа. Ингээ хавар ирт нөгөө өөр цасан дор байсан самрыг авчир зарчдаг юм.
Девушка, это сколько стоит? Так, девушка, 100, 200, 150. Вот это одну возьму. За 100. Ага. 100 рублей. Это 200? 200. Самый выгодный. Ну тогда это давай. Давай. За 200. Очень вкусно. Прямо не знаю. Вкусно очень. И полезно. Да. Витамины. Ой, что-то приехал улыбаться. А что? За миний би зүүн Сибирийн нийслэл Ангар бүрний иргэн дээр оршдог байгаль нураас 70 км-ийн зайд оршдог Ирхүү хоттой ирчээд байна. За Ирхүү хот 600 мянган хүнтэй боловч онгоцыг үйлдвэрлэж экспортод гаргадаг. За иргэний агаарын тээвэртэй бас онгоц үйлдвэрлэдэг юм байна. За дээрээс нь Airbus A321-ээс сүүлийн үеийн онгоцны бас тоног төхөөрөмж, туслах тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг 12 мянган хүн ажилладаг том онгоцны үйлдвэрээрээ багтдаг хот. За дээрээс нь байгаль нураараа одоо жил болгон байгаль нуур гэдэг аялал жуулчлалын үзэсгэлэн гаргадаг юм байна. За энд тэгснээрээ энд одоо жуулчид маш их хэмжээгээр ирдэг. За бид нар монголчууд бол бид нар мэдээж ийш нэг ирээд түүштэй ерөнхийдөө нэг оюутнууд сурах гэж ирдэг. За гэтэл энд ирдэг аялал жуулчлалын 87% нь хятадууд, за германчууд, японочууд ирдэг юм байна. Сая энэ сүмд ороод энэгээр одоо төв туршлын газруудаар нь яваад үзэж байхад дандаа хятадууд, за нэг ганц хоёр Европ хүмүүс харагдаж байна. Ирхүү хотод төвшөө дээрээс нь энэ аялал жуулчлалын салбар нь 24 мянган хүн ажилладаг юм байна. За мэдээж 600 мянган хүнээс 24 мянган аялал жуулчлалд ажиллаад 12 мянган хүн нь одоо энэ бахархлал сонгоцны үйлдвэрт ажилладаг. За дээрээс нь Иркутск энерго гэдэг бас том одоо завод гэж ярих юм байдаг. За энд болохоор бас нэг 1000 гаруй хүн ажилладаг юм байна. За бусд нь тэгээд одоо хүнсний үйлдвэрлэлээр бас нэгэн сайн янз янзын үйлдвэрлэлтэй юм байна. За энэ үйлдвэрлэлд нь болохоор хямны үйлдвэр, за махмахан бүтээгдэхүүний үйлдвэр, за дээрээс нь сүүсүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд нэлээд байдаг юм байна. Түрүүн бид нар бас квартал 130 гэдэг бүх хүмүүс одоо ирсэн бүх хүмүүс очивдаг газар үзсэн. За тэр газар нь болохоор зэрэг бас Ирхүү хотыг анх нээгдэж яхад нь хотын захад байсан. Одоо биднийхэр бол дэрээв нь одоо дан модон байшингууд. За тэр модон байшингууд байгаа хүмүүс нь энэ хот хажуугаар нь ингээд баригдаж яхад тэр нь тэнцээ байгаад байсан болохоор тэрийг ер нь энэ чигээр нь хадгалаад хүмүүст үзүүлдэг одоо түүхийн газар болгоё гэж 2008 онд Ирхүүгийн засаг захиргаа шийдээ. За тэгээд тэр газараа амьдарч байсан хүмүүсээ нүүлгэн шилжүүлээд тэгээд засч янзлаад за дотор нь тэгээд янз бүрийн музей одоо хоолны газрууд дэлгүүрүүд болгоод засаад энд ороод ирсэн жуулчид тэрүүгээр явж ороог өнгөрөөж одоо сайхан зугаалж өнгөрөх гэдэг айтайхан удамж болгосон юм байна. Знаю я, вся жизнь моя, иркутская история, просторов песенная ширь, русская Сибирь. За Иркутск хот нь Оросын холбооны улсын Иркутск мужийн засаг захиргааны төв Сибирийн хотуудын дунд хэмжээгээрээ 6-ад жагсдаг. За 623 мянган гаруй хүн амтай. За байгаль нураас 63 км-ийн зайд оршдог хот байна. За Ангар мөрний эргүүдийг дагаад Ангар Иркут мөрний цутгалан дээр оршдгоороо бас их сонирхолтой. За нийт хүн амын 92% нь орсууд, 8% нь бурайдууд байт юм байна. За Иркутск хотыг анх 1661 онд байгуулагдсан гэж үздэг. За Иркутск бол шинжлэх ухаан боловсролын том төв. За энд 100 гаруй мянган оюутнууд сурч амьдардаг. За үйлдвэрлэлийн салбартаа бол усан цахилгаан станц, онгоц, хүнс, нийтийн хоолны үйлдвэрлэл бол маш их өндөр хөгжсөн. За Иркутск хотод төмөр замын Транс-Сибирийн зангилгаан мөн Оросын холбооны улсын хэмжээний байгаль Сибирийн ат замыг одоо холбосноор томоохон хотод ордог юм байна. За Иркутск хотод 107 түүх соёлын байгууллагууд байдаг. За үүнд мэдээч хэрэг улсын хэмжээний 4 театр, 4 том музей, за кино фондтой, орон нутгийн чанартай урлагийн сургуулиуд 6 байт юм байна. За
уран сайхны дөрвөн сургууль байдаг юм байна. Хөгжмийн том бахан дөрвөн сургууль бас байна. За төвлөрсөн 32 номын сан байна. 9 том кино театр байдаг юм байна. За хамгийн сонирхолтой нь Ирхүү хотод даалгавраа сүм хийдэг юм байна. За мэдээж хэрэг Оросууд 92% амьдардаг гэдгээр Оросын үнэ албартны сүм 23. За түүнээс гадна мусульман, будда болон католик шашны хийдүүд бас байдаг юм байна. За бид Иркутск хотдох аялал квартал 130 гэдэг түүхийн дурсгалт газраас итгэсэн юм аа. За энэ квартал 130 гэдэг түүхийн дурсгалт газар нь бол анх 18 дугаар зууны үед баригдчихсан модон байшингууд нь бүр одоо нурж унах дээр тулцсан байсан. За ингээд хотын захиргаа 2008 онд энийг хуучных нь чигээр нь үлдээх зорилго тавиад тийм шийдвэр гаргасны дагуу 2008 оноос одоо засаж хэлбэд 2011 оны 9-р сар гэхэд Ирхүү хотын 350 жилийн хойд анхныхаа зочдыг хүлээж авсан юм байна. За энэ Иркутск хотын квартал 130-д бол жуулчид хамгийн түрүү маш ихээр ирж үздэг. За энд олон тооны музей, кафе, ресторанууд, за том дэлгүүрүүд байхаас гадна амралт чөлөө цагаа өнгөрүүлдэг одоо гол газар нь болсон юм байна. Квартал 130-д байрладаг сансрын нисгчдийн музейд орж үзлээ. За энэ музейг Ноосферэ гэдэг. За энд сансрын тухай маш их нарийн мэдээлэл олж авахаас гадна за газар дээр хүмүүсийн амьдрал яаж эхэлсэн тухай мэдээлэл олж авсан маш их сонирхолтой байлаа. За энд байгаль нуурын сансрын мир 1, мир 2, мир 3 экспедицүүдийн тухай видео бичлэг. За энэ нь болохоор том плазма дэлгэцээр манай дэлхийн өөрчлөлтийн талаар бичлэгүүд. За мөн шинжлэх ухааны техникийн зорилттой хамгийн анхны сансрын хөдөлгөөг яаж хөөргсөн юм бэ? За мөн Юрий Алексеевич Гагарин, Валентина Тершкова зэрэг сансрын нисгчдийг яаж хөөрсөн тухай маш дэлгэрэнгүйгээр их сонирхолтойгоор хүмүүс тайлбарлаж байна. За та бүхэн Ирхүү хотод ирвэл энэ сонирхолтой Ноосферэ гэдэг музей заавал ороорой. Миний хувьд маш их сонирхолтой байлаа. Дэлхийн 1-р дайны үед большевикууд 1920 онд одоо тэр үеийн Оросын одоо тэргүүн байсан адмирал Колчакийг яг энэ Знаменский сүмийн хажууд яг энэ газар буудаж авсан юм байна. За тэгээд яг энэ буудаж авсан газар нь түүн зориулж энэ хөшөөг нь босгосон газар бид нар ирчээд байж байна. За энэ хүн бол Оросын цэргийн болон улс төрийн том зүтгэлтэн эрдэмтэн хүн байсан. За ер нь маш их мэдлэг боловсролтой хүн байсан. За Оросын армийн ерөнхий командлагч байсан. Оросын засаг захиргааны тэргүүнээр 18 оноос 20 он хүртэл ажиллаж байсан юм байна. Адмирал Колчак 1886-аас 1920 онд Оросын хаан тус Оросын армид хүчин зүтгэж байсан. За дэлхийн 1-р дайн, Орос-Японы дайн, иргэний дайны үед одоо маш их ач холбогдол өгөн одоо Оросын цаануудын хувьд бол маш их одоо мондог арми удирдах байсан юм байна. За энд маш их сонин түүх байдаг юм. Владимир Ильич Ленин одоо адмирал Колчакийн толгойг авч өгсөн хүнд 5 сая рубль өгнө гэж хүртэл тухайн үед одоо зар явуулж ирсэн байна. Тэгээ ингээд мэдээж хэрэг маш олон зовлон гачаал туулж явсны эцэст 1920 оны 2 дугаар сарын 6-наас 7 жилчих шөнө адмирал Колчак сайд тэрийн зөвлөлийн дараа Виктор Пепеляевнаар баригдаад за ингээд Владимир Ильич Ленин шууд тушаалаар Иркутск хотод ямар ч шүүхгүйгээр буудаа алсан түүхтэй байдаг юм байна. За бид нар энэ сүмийн дотор байдаг хашаан дотор байгаа булшин дээр очисон боловч энэ булшин доторыг энэ хүний одоо шарлан байхгүй байдаг юм байна. Зүгээр одоо энд алсан гэдэг утгаараа зүгээр тиймэр маягаар энэ булшиг бий болгосон юм байна. Просторов песенная ширь, святая. За энд харагдаж байгаа Знаменский церковь гэдэг энэ эмгтээчүүдийн сүм нь 1689 онд байгуулагдсан боловч за энэ хугацаанд эмгтээчүүдийн сүм байдлаа дэлхийн 1-р дайны үед зөвлөлт засаг гарч ирснээс хойш 1920-ад оноос эхлээд энд одоо тухайн үедээ нөгөө онгоц үйлдвэрлэдэг одоо Ирхүү хотч онгоц үйлдвэрлэл дээр угаасаа ганц бахархдаг хот юм байна. За тэгээд энэ дотор бүр онгоц үйлдвэрлэж ирсэн юм байна. Бүр үйл ажиллагааг нь хаагаад за тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед бүх
онгоцнуудаа эндээс гаргаад чөлөөлөө 45 онд үйл ажиллагаагаа эхэлж болно гэсэн боловч бас л хаалттай байсаар байгаа. За 91 онд сэргээгээд за 94 оноос эхлээд одоо нэг юм үйл ажиллагаа явуулаад эмэгтэйчүүдийн сүм гэдгээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм байна. За энэ сүмийн хажууд тэр 1920 онд түрүү яриадсэн Колчакыг буудаж алсан юм байна. За одоо бол энэ дотор нь ороод зураг авъя гэсэн бодож даанч авахулсангүй ерөнхийдөө бол нэг христийн сүм ямар байдгүй яг л тийм сүм байна. Дотроо гэхдээ их гоёмсог юм байна. Энэ хавар ингээ яваад ингээд хүмүүс амраад юу яагаад хүүхдүүдтэйгээ энэ амраад эмэгтэйчүүд нь ирж залбираад ингээд явдаг сүм байна. Төв талбай дээр ирсэн байна. 5 сарын 9-ний Ялтын баяр зориулаад бүгд баярынхаа өмсгөлийг өмссөн. За энэ тэмдгүү тугаа хадаа за энэ төв талбай дээр цэцгэрүүдээ суулгацсан байх шиг байна. За тэр цаана босоо оргилуурын ардлаар ингээд битүү тогнуудаа хатгсан байж байгаа юм байна. За баярын уур амьсгал руу орсон байна. Одоо өнөөдөр 5 сарын 5-ны өдөр жоохон сэрүүхэн хүүтэн байна. Маргааш нэслэгээ цаг агаар дулаах юм байна лээ. Ерөнхийдөө одоо уул энд нэг 2-3 хонсон болоод одоо зүүн Сибирийн нийслэл газар уулна энд болоод эх орны дайнд тэр үед 40-50 онд болоод юу эрхүүгээс бараг 20,000 хүн цэгт явсан юм байлээ. За 20,000 хүн цэгт яваад тал нь бараг 10,000 хүн эх орны дайны үед өргөгдсөн юм байна лээ. За тэгээд уул энэ баярын үйл ажиллагааг бид нар энд харж амжихгүй юм байна. Ямар ч байсан 5 сарын 9 гэхэд Красноярскд очиж амжих байхаа гэж найдаж байна бид нар. Бүрээд үндэсний ресторанд орж ирсэн чинь дотор нэг хоолнууд нь яг Монгол хоолнууд бууз хуушуур гамбэр ногоон яг ногоо идэхтэй цай тэгтээ давсгүй. Тэ уухаар яг Монгол цай тэгтээ давсгүй. Сайхан шүү хоол идсэн. За эрхүүгийн зах дээр ирлээ. Эмэгтэй хүн чи одоо нэг ирсэн хотуудынхаа зах дэлгүүрээр заавал орно шүү дээ. Дааш ариун хайдаа дэлгүүр оръё. Зах орж үзье сонирхъя. За энэ бол ерөөсөө хятадын бараал дүүрэн байна дөө. Ер нь бол дандаа хятадын бараа. Да. Кедры поют, где закатной порой над Олег Рос. Из окна. вой наполняла С Монголии. Монголия. Улан-Батор, да? Да. Та эрхүүгийн төв зах руу ирээд жоохон явлаа. Тэгээд ихэвчлэн хятад бараа байдаг юм байна. За гэхдээ эрхүү хотод ер нь нийт хүн амынх нь 92% нь орсууд байдаг юм билээ. За 8% нь Киргиз, Казахстан, Тажик үндэстнүүд байдаг. За Белорусууд энэ төр баг зэрэг амьдарч юм билээ. За тэдний бараанууд нь яг арай гайгүй нэг давуу маа юмнууд байна. Тэгээ ерөнхийдөө бол дандаа л хятадаас орж ирсэн баруун байдаг юм байна. Монгол бараа байна уу гэсэн асуулаа л да. Гэсэн чинь монголчууд яг өвөл ирж нөгөө ноолоор молоор их зардаг гэдэг чинь. Түрүүн би нөгөө явж исэн чинь нөгөө цагдаа зогсоогоод чи бараа мараа байна уу гэд машинд чи хүн бараа мараа ноолоор молоор байна уу гэж асуугаадсэн. Манайхан ноолоор энтрээ авчирч өвөлдөө зардаг. Энэ одоохондоо энэ монгол хүмүүс харагдсангүй. За явцгаая доо энд нэг сони юм алах. Сквозь угрюмый разбуженный лес вырастала здесь братская. За энэ гудамжийг Монголын ардын хөгжлийн 60 жилийн тохиолдуулан Улаанбаатарын гудамж гэж нэрлэлээ гэдэг энэ пайз зүйдсэн юм. За тэгээд энд би яагаад тэгж нэрлсэн болоо гэд бас яваад ирсэн чи энд угаасаа оюутны байрууд байт юм байна. За тэгээд оюутны байрууд байхаар би
оюутны байраа тойроод нийтийн байрнууд байхаар за нийтийн байранд ирээд жижиг дээр нэрээд Монгол оюутнууд байна уу бид нар Монголоос явж байгаамаа уулзах гэсэн гэдгсэн чинь бүгд Кевен гэдэг нөгөө тэмцээнд оролцох гэж явцсан юм байна. Нэг 5 оюутан байдаг юм байна. За энэ үүдний жижигрүүд нь тэгж ер нь дээр үед бол Монгол оюутнууд их байдаг байсан. Одоо тэгээд ер нь сүүлийн үед жоохон багассан байгаа. Тэгээд ер нь хятад солонгос оюутнууд их байдаг болсон. Монгол оюутнууд бол ер нь сүүлийн үед цөөрсөн гэж ярьж байна. Просторов песенная ширь, святая русская Сибирь. Знаю я, вся жизнь моя, иркутская история. Просторов песенная ширь, русская Сибирь. Верхний набережный буюу дээд эгээр ингээд явж үзлээ л дээ. Тэгээ явж исэн чинь энэ гадаа Познай юу лээ? Монгольская гэсэн хоолны газар кафе бахаар нэрийг шууд гүйж орж за энэ монголчуудын ажилладаг газар байж магадгүйгээд орж исэн чинь би ерөөсөө алдсангүй. За тэгээд сүрэн энэ дээрээд ер нь хэр удаж чинь одоо энэ хэдэн жил амьдарч чинь хэдүүлэн амьдардгийг тэр талаараа нь ярьчихгүй юу? 20 гаруй жил амьдарч чинь. За нөхөр 2 хүүхдтэй хаа. Олонний жишгээр бол тэгэл 8 хийгээл тэгэл дараа нь 15 оноос эхлээд энэ кафе ажиллаж байсан. Яг Монгол хоолны амт гэдэг нь ямар байдаг юм бэ? Оросод мэдрүүлэн санагддаг байсан. Эхлэх нь хамгийн гол. За эхлснийхаа дараагаар одоо эхлээд гаргасан хөрөнгө олж авч байдаг юм хөл дээрээ тогтох үе гэж байдаг шүү дээ, тэ. Танах одоо яг тэр үе дээр явж ирнэ эсвэл одоо гайгүй болчихоо. Туршилтын үе дээр л явж байгаа шүү дээ. Тийм үү. Тийм. Ерөнхийдөө энэ кафега худалдаж авсан уу? Үгүй түрээс. Түрээс үү? Тийм түрээс. За. Оросд бол манай Монгол хоолнд бол туртай мөн. Яг чанартай, махны амттай тийм хоолнд туртай байдаг. За. Би бол туртай болоогүй болов гэж бодчихсон. Бид нэр өөрсдөө их махчин гэж боддогсон. Үгүй харин Оросд харин баг нэрстэй махчин юм шүү. Тийм үү. Махтай хоол молонд бол Оросд аягүй туртай. Шөнийн 10 цаг болж чинь хоол үдээ л орчихсон. Монголынхоо нэрийг л бодож ин гэсэн үг шүү дээ. Бас л тийш байн гэдэг байхгүй. За ийм муухай олгоч юм бол чим бид нар гэж хэлэхгүй. Энэ нэг гол сүрэн хоёрын юу гэж хэлэхгүй. Энэ монголчууд ийм гэж муу хэлж шүү. Тийм учраас өртөөсөж хийг алдчих болох байгаа. Монголоо бодож ин гэсэн үг. Монголын нэрийг л та нар гаргаж ин гэсэн үг шүү дээ. Тийм шаардлага тавьдаг шүү дээ. Ямар ч байсан ер нь цаашдаа хэдэн жил амьдрыг гэж бодож байгаа вэ? Ямар ч гэсэн хүүхдүүдээс сургууль төгсгөл боловсролтой болгоно. Тэгтэл мэдэхгүй. Бараг хинжээс суурьсан болохоос ч мэдэхгүй байна. Байгаль авах л да. Ягаад гэвэл бид нар ч өөрсдөө бүх юм бичиг баримт хууль ёсны дагуу хийгддэг. Тэгээ энэ чинь манайх чинь үйл ажиллагаа компани нэр дээр явуулдаг. Бүх юм яг ингээд Оросын бүх юугаар явж байгаа шүү дээ. Одоо хуулийн дагуу явагдаж байгаа. Татврын хууль, тэтгэврийн аж ахуйн нэгжийн хууль тийм бүх юм яг л Монголд яаж үйл ажиллагаа явуулдаг яг тэргээр явуулж байгаа шүү дээ. Ер нь бол тийм болохоор тэгээд суурьсан гэр оронч баг энэчнээс суурьсчихсан болохоор мэдхгүй одоо яг одоогор тухайн үед л болох хүүхдүүд яах нь Монголоос ирж ах トゥ нар нь вэ нүү эсвэл одоо цалинжуулж ажилладаг хүн бэ нүү зөөж ажилладаг тоогооч нарыг л урьж авчиж ажилладаг ч дандаа Улаанбаатараас Хөсгөлөөс ихэнхэндээ за ойрхон ер нь хэдэн хүнд ороо цалинжуулж байна одоо 8 хүн л байгаа юм байна да 8 9 юу яасан үед сезон юутай ачаалттай үед бол тэгээ баг 9 10 хүнд байдаг юм да. Яг энэ чинь бол биш манай чи 2 газар шүү дээ. Аха. 2 газраа хуваал амьсан маш гэж байна. Тэгээ энэ чи яг энэ дөрөв бол одоо нэг гүн дээр 5 хүн л ажиллаж байна. Яг суурин амьдарч байгаа айл бол нэг 10 дотор байна уу. Тэгээ 90 очин 8 хийдэг хүмүүс бол үсэлээ их орж ирж байгаа. Доктортой энэ байгаа хүмүүс доктортой ажиллаж байгаа. Ер нь ингээл докторгүй ажиллаж байгаа хүмүүс ирээл нэг сар болоогүй үйл явжтэй шүү дээ. Монгол хүмүүс ингээд хүний газар ингээд ажиллаж амьдраад одоо өөрсдийнхөө монгол хүмүүсийнхаа одоо нэрийг гаргана гэд одоо орсуудыг ингээд аягүй сайхан зөндөө тэнд хүмүүс суудсан хоолунд идээд тэгээд ажиллаа өшөө улам сайжруулна гэд өшөө доороо 10-аад хүн салинжуулаад тий одоо манайх Монгол жоохон хэцүү байгаа. Ер нь бол ажил олдохгүй
залуучууд чинь ихэнх нь гадагшаа гарцсан. Ерөнхийдөө жоохон амьдралын одоо хүмүүсийн нөхцөл Улаанбаатар бол ялангуяа ер нь одоо хүмүүс ажилгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энд ингээд эрхүүд ингээд ийм байж байгаа ерөнхийдөө яг ингээд танаа энэ юунд орж ирээд кафед орж ирээд та бүхэнтэй танилцсандаа маш их баярлалаа. Бизнес чи улам гоё болоод энэ доторх ажилчдад чинь тоо ихсээд те тэгээд ашиг орлого их орлоод сайжрахыг үлзийтэй өрөөлөд төшөөлье. За баярлалаа танд. За бидний зүгээс Эрхүү хотод хийсэн аяллаа Иркутск хотод амьдран суудаг монгол хүмүүсийн нээсэн Познай гэдэг монгол хоолны кафе зочдтой өндөрлсөн. За ингээд бид нэр Красноярск хотын зөв хөлгийн жолоогоо зарлж байна. За Красноярск хотод дараагийн нэвтрүүлгээр баяртай уулзцгаая хүмүүсээ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Энийг харж байгаад бас их баяртай байна.